Хөтөлбөр үргэлжилж байна. Төвдийн Хөхнүүрийн дээд Монгол үндэстэн 5 дугаар Ажиагийн лувсан төвдөн Монгол улсад ажиллаж байна. Тэрээр сүүлийн жилүүдэд Монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн үйлчилгээний чанарыг сайжруулах, оюутан залуусыг дээд боловсрол эзэмших боломжоор хангах, ахмад настуудын суралцах хөгжих орчныг бүрдүүлэх зэрэг хүмүүнлэгийн үлсийг идэвхтэй хэрэгжүүлж байгаамаа. За түүний хүмүүнлэгийн ажлуудын нэг нь зөв тэтгэлэг бөгөөд энэ нь оюутнуудыг ихтэй сургуульд элсэн цагаас нь төгсөх хүртэл сургуулийн төлбөр болон шаардлагатай хэрэглэгдэхүүнүүдийг бүрэн даатгаараа онцлогтой. За Ажиагийн энэ удаад өөрийн нэрэмжэд зөв сангийн тэтгэлэг хүртсэн оюутнуудтай уулзаж захиа даалгавраа уламжлалаа. Ажиагийн 2018 онд Монгол залууст эхлээд сургуульд сурах хугацаанд нь бүрэн тэтгэлэг өгөхөөр зөв тэтгэлэг санг байгуулсан. Энэ онд тэтгэлгийн 7 дахь үеийн оюутнууд элсэн байна. Зөв тэтгэлэгт 100 гаруй оюутан хамрагдаж хууль эрх зүй, анагаах ухаан, мэдээлэл технологи тэргүүтээ 6 салбарын 28 мэргэжлийн 39 оюутан төгсжээ. Түүнчлэн тэтгэлгийн анхны төгсөгчид хамтран тэтгэлэгт шалгарах нөхцөл хангасан нэг оюутанд сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлгийг өгөхөөр болжээ. Анх игээд нэг заахан хандив игээд төвсөн тэр учрын юу ангах тэр одоо надад хэдүүхэн игээд зөвлөсөн байдгүй юу. Одоо ийм хийх гэж тийм буян хийх гэж тэгвэл одоо энэ тэтгэл өгдөг юм бол хамгийн сайн байгаа шүү гэх. Тэгээ би ч энэ үнэн бай ингээд би тэрийн өмнөөс нэг заахан багсаага өгжил байгаа да. Тэгсэн одоо бүр игээ алваар нэг холбоо болгоод игээд өгдөг эхэлсэн байгаа. Эхлээд явсан чинь маш их сайхан болж байгаа шүү. Одоо бидний хэдэн жилийн дотор одоо 110 үл одоо ийм оюутанд игээд тэтгэл өгж байна. Зөв тэтгэлэгт шалгарсан оюутнууд Ажиагийн Америк улсаас Монгол улсад зорин ирсэн энэ үед хамт олноороо цугларч чин сэтгэлийн талархлаа илэрхийллээ. За нэг гэр бүлээс олон оюутан зэрэг сурахад санхүүгийн хүндрэлтэй нөхцөл үүсдэг тул энэ тэтгэлэг олон айлын амьдрал бодит тус үзүүлж тэр хэрээр тэдгээр хүүхдүүдийн ирээдүйд итгэл нэмдэглэлээ. За хэрвээ тэтгэлэгт шалгараагүй бол өнөөдөр ихтэй сургуульд сурах хэсэг нь эргэлзээтэй байсан гэдгийг зарим оюутнууд хэлж байсан юм аа. Игч бит хоёр зэрэг оюутан болсон. Тэгэхээр яг хамтдаа сурна гэхээр ээж аваас хитрхи их ингээд зарлаг гарах гад тэгээд боломж бас жоохон хорейсэн байхгүй юу. Тэгээд яг энэ тэтгэлэгт хамрагдсанараа би ингээд энэ тэтгэлгээрээ сураад манай эгчийг болохоор ээж аваас хоёр сургаж өгч байгаа болохоор ингээд бас нэг ч ихсэн ачаа хөнгөлөгцөн. Тэгээ миний хувьд гэвэл амар зөв хамт олонтой болсон. Яг энэ тэтгэлгэнд зөв right scholarship гэсэн тэгээ яг энэ нэрэндээ тохирсон үнэхээр зөв хүмүүсийг олж зөв хамт олныг тийм олонтой байсан. Тэр нь таалагдсан. Ажиагийн зөв тэтгэлэг сан гэдэг бол иргэд өөрсдөө хоорондоо нэгдээ сайхан сэтгэлийн үүднээс нэгдээд ямар гайхалтай агуу зүйлийг бүтээж болдгийм бэ гэдгийг харуулж байгаа ийм сайхан зүү ёсны иргэний нийгмийн хөдөлгөөн байгуулга гэдгийг бол хэлэхээр байна. Тэгээд тэтгэлгийн санаачлагч, тэтгэлгийн спонсорууд, за арын албанд ажилладаг бидний ах эгч дүүнер та бүгдээ маш их баярлалаа. Бүгдээрээ мундаг шүү гэж хэлмээр байна. Одоо жишээ нь хамгийн түгээмэл дээр аваад үзье гэх юм бол нэгдүгээр курст бид нартаа ингээд бид хэдийн сэтгэл зүйн байдал дээр анхаарад нэгдүгээр курсын одоо тэтгэлэгт орсон эхний жилийн оюутнуудаа бүгдэнд нь сэтгэл зүйн цогт үйлчлэгэнд ингээд хамрагддаг. Дараагаар нь 2 дахь курст нь болохоор Монгол хүн байна их түгээ мэдэх ёстой. Их түүхийн мэдлэгийг нь бүрдүүлж өгч ингэж нэг Монголын нийт түүхийн музейнүүдээр Монголын түүх заадаг тийм сайн багш нараар ингээд ментор хийлгэн. Зөв сангийн тэтгэлэг нь байгаль орчин, эх орон, түүх соёлоо эрхэмлэн зөв иргэнийг бэлтгэх зорилготой. За иймд оюутнуудын суралцах хугацаанд дээрх чиглэлээр мэдлэг олгох, сэтгэл зүй, эрүүл хооллолт, эвент хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр иржээ. За ингэснээр мэдлэг боловсролтой сайн мэргэжилтэн бэлтгэхийн сацуу өөрийн үнэт зүйлтэй үзэл бодолтой үнэнч, чигч, шударга, эх оронч сэтгэлтэй зөв хүмүүсийн тэтгэлгээс түрэн гарч байна гэлээ.